Гадаад харилцааны сайд Батцаг Япон улсын Токиогт Азийн ирээдүйн 31-р форумд оролцож тус улсад ажил хийж байна. Тэрбээр Япон улсын гадаад хэргийн сайд Мотогетэй уулзлаа. Монгол-Японы харилцаа хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Талууд Монгол улс Япон улсын хүн төвтэй инх тайван хөгжил цэцэрлэгтийн төлөөх тусгай стратегийн түншлэл бүхий л чиглэлд гүнзгэрч байгааг сайшин тэмдэглэж, энэхүү түншлэлийн үйл ажиллагааны 2022-оос 2031 оны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээний хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгэрүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ. Эдгээр зорилгын хүрээнд бүхий л төвчний айчтал яриа хэлцээг өргөжүүлэх, харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Талууд хоёр улсын гадаад харилцааны яам хоорондын стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд болон газар нэгж хоорондын хамтын ажиллагаа, ахлах дунд шатны болон залуу албан агч хоорондын солилцооны хөтөлбөр арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгааг цаашид тогтмолжуулан хөгжүүлэхийн төлөө байгаамаа. Монгол-Японы хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгэрүүлж, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд залуучуудын солилцоог гүнзгэрүүлэхээр ярилцсан байна.